За сайн байна уу гэх Олимпиадын систем CMS-ийг суулгачаад лабораторийн компьютерийг хэрхэн сүлжээнд олох талаар өөрийнхөө хийжсэн туршлагаасаа та бүхэнд хуваалцах гэсэн. Та бүхэн туршаад үзээрэй. За юуны төрөнд серверийнхаа сервер компьютерийн IP аягийг яаж харах вэ гэвэл терминал дээр IP адрес гэж бичээд гараад ирэнгүүт энэ дээр ингээд чиний компьютер чинь сервер компьютер чинь IP адрес гэдэг харагдаж байгаа. За манай тохиолдолд бол энэ 192.168 0.105 гэж харагдаж байна. За энэ IP адрес серверийнхаа IP адресыг мэдэж авснаар бүгдээрээ лабораторийн компьютерт очиод консоль панелаа нээгээд консоль панелийнхаа network and интернет гэдгийнхаа интернет контент гэдэг товаргоолоо ороод тэрнийхээ проприетард нь ороод IP 4 гэдгээр ороод тэрнийг мануал буюу автоматар биш гараар өгдөгөө тохируулаад 192.168 0-ийн манайх бол 200-аас эхлүүлсэн байгаа. Та бүхэн өөрсдийнхөө IP аягийг хэдээс эхлүүлэх вэ шийднэ. За тэгээд subnet mask дээр нь 250 гээд gateway дээр нь саяныхаа сервер компьютерийнхаа IP аягийг өчөөд өгчих гэсэн үг. За ингээд ажиллахад манай сүлжээ бол интернет байхгүй, олгогдохгүй. Тэгсэн мөртлөө юу руу орчихно? Олимпиадын систем рүү орчихно. Энэ 192.168 0.105-ын 88 гингууд манай систем рүү орчиж байгаа байхгүй. За ингээд сүлжээг нь таас сааруулж болно шүү.